тэр бол одоо баян айлын хүүхэд биш, онцгой авьяастай ч биш, өндөр цалинтай ажилтай ч байгаагүй тийм ээ. Ерөөсөө л 26 наснда 2.6 тэрбум вон буюу ойролцоогоор 2 сая долларт төгөх хэмжээний хөрөнгө хоримтлуулж чадсан. Тэгээд тэр өөрөө сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрт зай суугаас мэдчилж байна. Өнөөдөр мэдлэгээр та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. За ингээд өнөөдөр маш одоо сонирхолтой бас хэрэгтэй байж магадгүй гэсэн сэдвийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээд би өөрөө бас яг одоо энэ нэвтрүүлгийг одоо яг солонгослоор сонссон байгаа. Тэгээд хөөх ямар мундаг юм бэ гэж бодсон. Тэгээд бас гадаад хэл дээр сонссон учраас өшөө сайн ойлгохын тулд 2 удаа сонссон байгаа. Тэгээд ойлгосон зүйлээ бас та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээ магадгүй одоо манай залуучуудад тийм ээ үнэхээр одоо амьдралд нь хэрэгтэй бас нэгэн одоо сэдв болж магадгүй маа гэж бодлоо. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцъя. Өнөөдрийн ярилцлагын гол одоо эзэн бол энэ охин байгаа. За энэ охин бол ямар одоо амжилтанд хүрсэн бэ гэдгийг бүгдээрээ одоо сонирхъё. Сайн байна уу? Телевизээр л харж байсан юм аа. Суусуу тий. Баярлалаа, танилцсандаа таатай байна. Ямар мундаг юм бэ? Одоо л уулзаж байна шүү гэж одоо энэ нэвтрүүлэгчд маань хэлж байна. За ингээд та бүхэндээ танилцуулъя. 26 наснда 2 тэрбум воны хөрөнгөтэй болсон жижиг мөнгнөөс их мөнгө бүтээдэг хэмнэлтийн мастер Kwak Ji-hyun гэж байна. За тэгсэн чинь тийм ээ одоо за чи өөрөө танилцуулаач гэсэн чинь сайн байна уу? Би 1999 онд төрсөн. 4 жилд 1 тэрбум, дараагийн 2 жилд дахиад 1 тэрбум. Нийт 2 тэрбум воныг хөрвүүлсэн Kwak Ji-hyun байна гэд. Амьдралын мастер нэвтрүүлгээр гарсныг нь хүмүүс санаж байгаа байхаа. Гар утсаараа дансны үлдэгдлээ харуулж байсан шүү дээ. 24 наснда 1 тэрбум, 26 наснда 2 тэрбум воны хөрөнгөтэй болсон. Тэр одоо мөнгө маань тийм ээ сүүлийн 1 жилд өөрчлөлт гарсан уу гэж одоо энэ хөтлөгч маань асууж байна. Тэгэхэд нэмээд 60 сая вон хөрөнгөлүүлсэн. Вау, ямар мундаг юм бэ? Хөрөнгө оруулалтаар үсч. Үгүй зүгээр л илүү их хэмнэж, илүү их ажиллаж хөрөнгөлүүлсэн. Тэгвэл өөрийнхөө хэмнэлтээр л одоо энэ 2.6 тэрбум төрсөн гэсэн үг үү? Тийм ээ. 24 наснда 1 тэрбум хөрөнгөлүүлэхэд хэр их хугацаа орсон бэ? Яг 4 жил 2 сар орсон. Жилд дунджаар 25 сая орчим гэсэн үг үү? Тийм ээ. 19 настайдаа анхны ажилд орж жижиг дунд компанид бичих хэргийг туслах хийж байсан. Цалин нэг их өндөр байгаагүй. Сарын цалин татварын дараа 1,520,000 орчим вон авдаг байсан. Ердөө 3 жил тэрэл цалингаа авч байсан. 5 жилд 1 тэрбум хөрөнгөлүүлэхийн тулд сард сая 660,000 вон хадгалах ёстой. Гэхдээ миний цалин хүрэхгүй байсан. Тийм болохоор зарцуулахгүй байх, мөн илүү олох гэж шийдсэн. Тиймээс орон ажлаасаа тараад шар айрагны газар нэмэлт ажил хийсэн. Мөн багаасаа би хаамсар хижээдэг байсан тул хаамстрын жижиг амттан савлах гэрийн ажил хийж эхэлсэн. Нэгийг хэвэл 10 вон. Тэгээ ингэж сард нэмэлтээр 400,000-аас 800,000 вон олдог байсан. Тэгээ зарим үед үндсэн цалингаасаа ч давдаг байсан тэр ажил маань. Мөн аптек гэдэг ажил байдаг. Тэр авсуулахад 3,000 вон, асуулгад хариулахад бэлгийн карт, өдөр бүр нэвтрэхэд оноо өгдөг. Энэ бүгдээрээ одоо аптек гэсэн ийм одоо ажил байгаа. Тэгээд би сард ядаж 200-аас 300,000 вон олдог байсан энэ одоо ажлаараа. Мөн тийм ээ хоол бараа бүтээгдэхүүнээр авдаг ашигч их байдаг. Тэгээд би хэмнэлтгээд дандаа одоо кимчи будаа идэх хүн бишээ. Калби, стейк ч гэсэн иднэ. Тэгээд сарын цалин сая 500,000 байхад нийт орлого маань 2 сар 700 хүрсэн үеч бас байгаа. Тэгээ өөрийн маань одоо амжиргааны зардал сард 200-аас 300,000 вон. Гар утас бол хамгийн хэмд оператор ашигладаг. Сард 110 вон төлж байсан ч удаа бий. Тэгээ ус газа хэмнэн өвлийн одоо халаалтаа 13 градус тохируулдаг байсан. Тэгээ дулаан хувцас давхарлаж өмсөөд усны пластик савнд халуун ус хийгээд тэрж унтдаг байсан. Хүйтэн. Хувцанд баг мөнгө зарцуулдаг. Дунд сургуулийн биеийн тамирын өмдийг одоо ч хүртэл өмсдөг. Тэгээ насан туршаас хойш өөрөө үнтэй авсан хувцгийг нэг 3-аас 4 л бий. Тэгээ өсөө одоо галт тооныхаа хаажаар өөрөө тайрдаг. 9-өөс 10 жилийн хугацаанд би бол өөрөө ингэж өөрийнхөө үсийг таарч байна. За тэгээ энэ охин маань тийм өөрийнхөө одоо яаж мөнгө хоримтлуулсан тийм ээ яаж хэмжээсэн гэдэг талаараа ингэж ярьж ин л да. Тэгээ мөн одоо сонирхолтой хоримтлал хийдэг байсан. Даваа гарагийн хадгаламж гээд даваа гараг бүр 1818 воныг хадгалдаг байсан. Бүр даваа гараг болгон. Мөн зарцуулалтаа твцсэн хадгаламж гэж байдаг. Тэр нь юу гэсэн гэхээр
Юм авахыг төвчгээрээ тэр мөнгөө шууд одоо хадгаламжинд хийдэг. Ямар нэг зүйлийг одоо авмаар санагдсан ч түүнийгээ төвчээд аваагүй үедээ тэр мөнгөө шууд одоо хадгаламжиндаа хийдэг. Угаасаа л одоо тэр зарлага болж гарахаас биш. Тэр зарлага болох уу эсвэл одоо миний одоо тийм ээ дансаас гарах тул тийм ээ шууд одоо хадгаламжиндаа хийждэг байсан. Тэгээ ингэж их одоо мөнгө хэмнэлгээ найзуудаасаа маш их нуудаг байсан. Тэгээ завгүй гэж хэлээд ингээ уулзахаас татгалцдаг. Сард нэг удаа л уулзна. Тэгээ өмнөдөө одоо кафе ресторанд орохгүй зөвхөн одоо хоол авч иддэг байсан. Гэхдээ тэгээ одоо миний энэ ярьж байгаа хэмнэлтийг бол тийм ээ хүн бүр одоо ингэх албатай гэсэн үг биш. Өөрийнх нь л одоо сонголт шүү дээ тийм ээ. Тэгээ миний хувьд бол энэ амьдралдаа маш одоо сэтгэл хангалуун байсан. Яагаад тэгэхээр бүр үнэхээр одоо тэр хадгалах дуртай, хадгаламжиндаа дуртай болсон учраас би өөрөө тэрэндээ маш одоо сэтгэл хангалуун байдаг байсан. Ковидоос болж одоо хүн цөөлөхөд анхны ажлаасаа одоо халагдсан гэж хэлж байна. Тэгэд одоо манай одоо энэ хөтлөгч маань асууж байна тийм ээ. Яагаад ингэж одоо мөнгө хөрвүүлэх болсон юм бэ гэдэг ингээ асууж байна. Kwak Ji-hyun гэдэг охин маань одоо энэ тэр талаар хариулж байна л да. 2 дугаар ангид байхад аав минь сэтгцийн өвчтөй болсон. Ажлаасаа халагдаж ээж маань ганцаараа биднийг тэжээх болсон. Тэгээ мөнгө байхгүй болохоор гэр бүлийн уур амьсгал маш их хүнд болсон. Миний хувьд тийм ээ бүр өглөө бүр эцэгхийн хэрүүл дунд сэрдэг байсан. Тэгээд надад уг нэг ихч байсан. Гэвч дунд сургуулийн 2 дугаар ангид байхдаа энэ бүхнийг даалгыг хорвоог орхисон юм аа. Тэгээд тэр үед би одоо тийм ээ яаж амьдрах вэ гэж айж эхэлсэн. Тэгээд түүнээс үүдээд би өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцнаа гэж шийдсэн. Тэгээд одоо эргээд харахад бол 2.6 тэрбум бол миний хичээл зүтгэлийн үр дүн юм аа. Бас одоо тийм ээ би орон сууцны суглаанд ч бас хоцсон. Миний дараагийн зорилго бол 30 наснда 4 тэрбум вооны одоо зорилго тавьж байгаа. За манай хөтлөгч асууж байна. Тэгээд өнгөрсөн өөртөө юу гэж хэлэх вэ? Өнгөрсөн өөртөө хэлэх үг би юу гэж асууж байна. Манай охин тийм ээ. Чи бол үнэхээр одоо хичээж амьдрсан. Чи бол үнэхээр одоо сайн амьдрсан гэж би өөртөө хэлнэ. Тэгээд одоо бол би бол өөрийнхөө ингээд хэмдгийг бол би хинээс ч нуухгүй. Миний хувьд бол онцгой ухаантай, баян гэр бүлтэй биш. Их сургуульч төгсөөгүй. Гэтэ ийм одоо жирийн хүн чадсан юм чинь тааж бас чадна шүү гэж энэ охин одоо тийм ээ үзэж байгаа хүмүүст хандаж хэлж байна. Энэ ярьцлага дамжуулаад үнэхээр одоо гайхалтай түүх сонслоо. Тэгээд миний хувьд тийм ээ одоо дүгнж хэлэхэд одоо жирийн нэгэн солонгос охины түүх байна тийм ээ. Тэр бол одоо баян айлын хүүхэд биш, онцгой авьяастай ч биш, өндөр цалинтай ажилтайч байгаагүй тийм ээ. Ерөөсөө л 26 наснда 2.6 тэрбум вон буюу ойролцоогоор 2 сая долларт төгөх хэмжээний хөрөнгө хоримтлуулж чадсан. Тэгээд тэр өөрийгөө одоо танилцуулахдаа болохоор тийм ээ. Би хөрөнгө оруулалтаар баяжаагүй. Би зүгээр л баг зарцуулж илүү их ажилласан. Тэгээ энэ охин болохоор өөрөө бодсон байж тийм ээ. Тэгээ би өөр энэ цалингаар бол би хизээч одоо баян болж чадахгүй. Тиймээс одоо 2 шийдвэр гаргасан гэдэг. Нэгдүгээрт боломжтой бүх зардлыг хэмнэх. Хоёрдугаарт цалингаас гадна заавал нэмэлт орлого олох гэсэн ийм одоо 2 шийдвэр гаргасан. Тэгээ ажлын дараах амьдрал болохоор ажлаас тараад тэр амардгүй тийм ээ. Шар хайрны газарт орон цагаар ажиллах, гэртээ хамстрын амттан савлах, автек гэдэг тийм ээ жижиг одоо янз бүрийн интернетээр хийдэг ийм ажлуудыг бас ингэж хийсэн байна тийм ээ. Амьдралынхаа зардлыг одоо хэмсэн гэж ярьсан шүү тийм ээ. Энэ болохоор утас нь бол одоо хамгийн хямд оператор хэрэгжилжсэн. Тэгээ ус цахилгаанаа хэмжижсэн одоо хамгийн бага зарлаар өвлөгийн халаалтыг 13 градусд. Тэгээ дулаан хувцас давхарлаад өмсөд тийм ээ. Тэгээд усны юм пластик савнд халуус хийгээд тэрж унтдаг байсан гэдэг. Одоо ч хүртэл дунд сургуулийнхаа биеийн тамирын өмдийг өмсдгөө гэж ингэ хэлжсэн. Мөн үсээ одоо үсчинд очиж биш өөрөө одоо тайрдаг. Тэгээ энэ ярилцлага ингэ сонсоод маш одоо сонирхолтой 10 хадгаламж өөрөө нээсэн. Тэгээ тэрнээс өөрөө энэ сая энэ одоо нэвтрүүлэгт дурдсан болохоор даваа гарагийн хадгаламж гээд даваа гараг бүр 1818 вон хийдэг. Тэгээ нэг нь болохоор твцэн хадгаламж гээд. Ийм ахыг твцэн мөнгөө тэр дорн шууд хадгаламжиндаа хийдэг. Ийм одоо зуршилтай болсон. Тэгээд найзуудтайгаа сард нэг л удаа уулздаг тийм ээ. Тэгээ аль болохоор өөрийнхөө нөгөө хэмдэг гэдгээ нуухын тулд би завгүй ажилтай гэдэг. Ер нь бол яг завгүй ажилтай байдаг. Гэхдээ өөрийгөө тэгж их хэмдэг гэдгээ бол найзуудаа хэлээгүй. Гэхдээ би одоо бол түүнийг нуухгүй гэж ингэж хэлж байгаа. Тэгээ яагаад ингэж их хэмдэг болсон бэ гэж нэвтрүүлэгч асуухад 20 дугаар ангид байхад аав нь сэтгцийн өвчтөй болоод ажлаасаа халагдсан. Ээж нь ганцаараа одоо тийм ээ бүхнийг нуруундаараа үүрж мөнгө байхгүйгаас болоод гэр бүлийн уур амьсгал маш одоо хэцүү, байнгын одоо стресстэй, ууртай, хилэнтэй ийм байдаг байсан. Тэгээ өглөө босдоо аав ээжээ хэрүүл дунд сэрдэг. Тэгээ энэ ярилцсан дээр ярьж байгааг сонсох тийм ээ. Хүүхдүүд бол одоо өглөө болчлаа босоороо хоолоо идээрээ хичээлдээ аав шүү дээ гэж ингэж ээж аав нь сэрдэг гэсэн бол энэ охин бол ерөөсөө аав ээжийнхаа тэр хэрүүл дунд ингээд
сэрдэг байсан. Маш одоо төгшөөртэй гэж ингэж ярьж исэн. Тэгээ их чинь одоо тийм ээ тэр гэр бүлийн хэцүү уур амьсгалыг давж чадахгүй тийм ээ одоо хорвоог орхисон гэд маш одоо эмгэнэлтэй ийм одоо амьдралаар амьдрчээ гэж миний хувьд бодож байна л доо. Тэгээ тэр одоо мэдсэлээд би хизээч одоо мөнгнөөс олж амьдралаа алтмааргүй байна гэсэн ийм одоо шийдвэр гаргаад одоо ингэж их одоо хичээх болсон гэд. Тэгээ би өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна. Тиймээс хэмнсэн, ажилсан, твцсэн, уйлсан, дахин боссон. Тэгээ үр дүнд нь 24 наснда 1 тэрбум вон, 26 наснда 2.6 тэрбум вонтой бас. Бас тэгээ тийм ээ маш одоо атцтай. Орон сууцны суглаанд очсон. Ийм үг байдаг ш тийм ээ. Эцэн хичээвэл заяа хичээн. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг ийм гой гой одоо зөөр өгнүүд байдаг ш. Тэгээ би бол энийг одоо сонсоод энэ охинд бол яг л одоо тийм зүйл тохиолдсон байна. Тэгээ орон сууцны суглаанд очно гэдэг бол бас л одоо маш их мөнгө шүү дээ тийм ээ. Тэгээ түүний дараагийн зорилго нь бол 30 наснда 4 тэрбум вонтой болно гэсэн ийм зорилготой. Тэгэд өөрийнхөө одоо өнгөрсөн тэр юу гэж өөртөө хэлсэн бэ гэхээр чи л үнэхээр одоо хичээж сайн амьдарсан гэж ингэж хэлсэн байгаа. Энэ видеог үзээд бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр тийм ээ. Үнэхээр тийм ээ тэр бол тийм баян айлын хүүхэд байгааг онцгой ухаантай ч авах их сургуульч төгсөөгүй. Гэхдээ зоригтой, сахлах баттай айцаа давж чадсан. Жирийн нэг одоо солонгос охин байна тийм ээ. Тэгээ тиймээс тэр бол байнга одоо ингэж хэлдэг. Би чадсан юм чинь та нар ч бас чаднаа гэж. За энийг үзэж байгаа би ч таач бас ингэж чадах юм байна. Бүгдээр бас тийм ээ эндээс нэгийг одоо бодож хоёрыг тунгаасан байхаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээ энэ бичлэг хэрэгтэй санагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.